За хөрх өдөр суугта тавтамаар л 2026 оны 2 сарын 9-ний орой мэндийг хүргэе. За өнөөдрөөс эхлээд ээж охин 2 хүүхэд багчуудаа зориулаад гоё Монгол ардын үлгэрийг ярьж өгөхөөр шийдсэн байгаа. Та өнөөдөр ямар үлгэр ярьж өгөх вэ? За ээж нь өнөөдөр охиндоо болон нийт хүүхэд багчуудаа зориулаад хүн урт наслах болсон нь гэдэг Монгол ардын үлгээр ярьж өгнө. Ямар гоё юм бэ? За уншчихаа ээж. Та нар нэрээ энэ үлгэрээ сонсоод тавтай сайхан наашаараа за. За хүн урт наслах болсон нь эртээ урдын цагт хүн тийм ч урт насалж чаддаггүй байж гинэ. Тэгээд хүн урт насалж удаан жаргахын төлөө дээд тэнгэрээс насан хутга гуйхаар нохоо, илжиг, сармөгчин гурвын хамт сансар бурхныг очиж гин. Сансар бурхан "За та дөрөв ямар учиртай ирвэ?" гэж асуусанд тэд "Бид урт насалж удаан жаргахын тулд багш танаас насан хутга гуйхаар ирлээ" гэж гин. Сансар бурхан "Өө тийм үү, болно гэд тэр дөрвийг суулгаж тус бүр 30 нас өгөөд та нар 30 жил амьдарцгаа болно үсттэй гэж асуув. Хүн энэ үгийг сонсоод "Би тийм холоос ирчгээд 30 жилийн нас авна гэдэг чинь" гэж чамлав. Илжиг бурхны хэлснийг сонсоод "Бид чинь хүнд зарагддаг амтэн шүү дээ. Энэ хар толгойд хүний зарцуулж тэдний 30 жил унуулж тээрэм татаж усыг нь ачиж зүдрэхийн оронд 15хан жил л амьд явбал болно гэж бодоод би таны хайрлсан 30 насыг хүлээж дийлэхгүй юм байна уу? Энэ насныхаа хагасыг хайрлуул ямар вэ?" гэж говь. Бурхан багш сонсоод болно гэж зөвшөөрөв. Хүн үүнийг сонсоод бурханд "Бурхан багшаа, та тэр илжигний үлдээсэн 15 насыг надад нэмээд хайрлаж болох уу?" гэж говь. Бурхан багш "За, бололгүй яах вэ?" гэж зөвшөөрөв. Хүн илжигний аваагүй 15 насыг авчхаад одоо 45 настай боллоо. Гэхдээ л бага байна гэж дотроо бодоцсов. Нохоо бурхны өгсөн насыг сонсоод "Бид бас хүний зарц шүү. 30 жил хар толгойт хүний гэрийг сахиж тогооны угаад долоож өнгөрөхийн оронд 15 жил амьд явсан дээр гэж бодоод бурхан багшид "Бурхан багшаа, би таны хайрлсан 30 жилийн насыг хүлээж чадахгүй нэ. Та тэр насныхаа хагасыг хайрлаж болох уу?" гэж говь. Бурхан багш болно гэж зөвшөөрөв. Хүн хажуугаас нь "Хүй, бурхан багшаа, та тэр нохооны үлдээсэн 15 насыг надад нэмээд хайрлах болох уу?" гэхэд бас л бурхан багш дуртай зөвшөөрөөгүй. Хүн нийт 60 насыг олоод авчихлаа. Тэгээд дотроо 60 нас болох нь ч болно л таа. Гэхдээ л бага юм шиг байна гэж бодоцсов. Хамгийн сүлд сармөгчин "Надад тийм сайн мэдэх эрдэм гэж үгүй. Өдөртөө уул модонд мацаж зэрлэг үр жимс олж гидсээд хижээн. Заримдаа идэж ч сайн юм олдохгүй өлсөж явах удаа цөөнгүй. Ингэж 30 жил зовж явахын оронд 15 жил амьд явбал болох юм биш үү гэж бодоод "Бурхан багшаа, таны хайрлсан насны хагасыг нь л хүлээж чадвал ямар вэ?" гэж говь өгнө. Бурхан багш "За, бололгүй яах." Бурхан багш "За, бололгүй яах вэ гэлээ." Хүн бас л баярлаж "Бурхан багшаа, та сармөгчны үлдээсэн 15 насыг надад нэмээд хайрлцгаач" гэж хэлэхэд бас л дуртай зөвшөөрөв. Ингээд хүн бурхнаас нийтдээ 75 нас гуйж аваад баяртай харж ирсэн гин. 75 нас гэхээр хэдийн таатай байх болов? 75 нас гэхээр 7, 5 гэсэн үг. Одоо өндөр өвөө нь штэ. Өндөр өвөө нь 75 нас хүрсэн. Тэгэхээр тийм одоо өндөр урт нас гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бурхан багшаас хүн төрлөختөн хүмүүс нийтдээ одоо ингээд 75 насыг гуйсан гэсэн үг байхгүй юу? Хүн хэдийгээр 75 жил амьд явах насыг олсон ч энэ 75 жилийг адилгүй өнгөрөөдөг юм байна. Түрүүчийн 30 жилийн нас бол бурхан багшаас хүнд өгсөн жинхэнэ нас болохоор тэр насанд хүн хамгийн чадал тэнхээтэй, гой ганган, өвчин эмгэггүй ямар ч ажлыг бүтээдэг чадвартай байдаг гин. 30 наснаас 45 хүрэх насыг хүн илжигнээс авсан тул энэ наснда гэр бүлтэй болж үр хүүхдээ өсгөж өдөр шөнөгүй ажиллаж термийн илжиг шиг л зүтгэдэг ба
За 45 наснаас 60 хүрэх нас нь нохооноос авсан тул энэ наснда хүүдээ эхнэр авч өгч охиноо мордуулж хойч үеэ хардаг тул нохоо шиг гэрээ сахиж суудаг нь тийм очиртай гин. Харин 60 наснаас 75 насыг хүн сармагчнаас авсан тул энэ наснда ач гучаа айл гэр болгож үлдсэн жаахан хөрөнгөө үр хүүхэддээ өмчилж өгдөг тул гэрт нь дорвтой эдэмгүй амьдрал нь сармагчин шиг хүчээр болдог нь тийм очиртай гинэ гэсэн байна. За ямар гоё үлгэн бэ? Бурхан яг ямар сонин бурхан бэ? За миний охин энэ үлгэрээс юу ойлгож авсан? Бурхан багшаас ямар амтан нас гуйхаар очсон бэлээ? Хүн сармагчин нохоо тэр гур илжиг байгаа шүү дээ. Илжиг энэ дөрөв бурхан багшаас очоод за гоё тий нас гойсон. Тэгэнгүүт нь тус нь хэдэн нас өгсөн бэлээ? Левэж 30 нас өгсөн. Тий 30. Тэгэнгүүт нохоо сармагчин илжиг гор болохоор 30 жилээс та арай урт хугацаа байна. Тэрний оронд тал насыг авъя гэд 15 жил авсан. За 30-ыг 2 тавихаар 15 тий тал гэхээр тэгэнгүүт хүн хамаг насаа шүүд үржүүлчихэд бурхан багшаас авсан наснуудаа. Тий бурхан багшаас 30 нас ангуута нохоо илжиг сармагчин 3-ыг 15 насыг аваад нийтдээ 75 нас гэдэг чинь зөндөө өндөр нас ахгүй юм нөх. 75 насаа тэгээд хүүхдүүдтэй эхнэртэй охиндоо зориулсан. Тий яг үнэ эхнэртэй охиндоо өөртөө зориулахгүй яг үнэ. Тийм тэгэхээр ерөнхийдөө миний охин энэ үлгэрийн гол утга нь болохоор штэ. Хүн одоо ингээд хүн төрөлт миний охин ч гэсэндээ 75 нас хүрэн заяа 75 80 85 нас гэд ингээд зөндөө урт наслан хүн төрлөختөн ч урт насалдаг байхгүй. Тий. Холио дараа насны бичлэг хийх үү. Тэгнэ. Тэгэнгүүт ингээ миний охин ч гэсэн 70 75 80 нас хүрэн штэ. Тэгэнгүүтээ чи эхний 30 жилээ заяа. Эхний 30 жилээ болохоор үгүй эхний 30 жилээ зөвхөн чи ингээд өөрийгөө гоё ганган байлгах хүчтэй тэнхээтэй байх чинь яг бурхан багшаа өгсөн чамд өгсөн 30 нас ахгүй. Тэгээд 30 наснаас хойшоо 45 нас хүрэхтэй болохоор 45 насыг хинээс гойсон бэлээ? Бурхан багшаас гойсон. Тэр нь болохоор илжигний 15 нас тий. За тэгэнгүүт илжигний 15 насыг хүн авчихсан. Тий хүн авсан яг үнэ. Тэгэнгүүтээ илжиг насгүй. Илжиг өрдөөсөө 15 настай болсон тий. Тэгэнгүүт 45 наснаас 60 хүрэх нас нь болохоор нохооноос авсан нас. Тэгээд тэрнээс хоошоо болохоор сармагчингаас авсан нас. Тэгэхээр миний охин эхний өрдөөсөө миний охин том болоод 30 нас хүртлээр маш сайн хөдөлмөрлөх ёстой. Тэгэд ер нь бол хүн ингээд урт наслах болсон нь болохоор бурхан багшаас очиж нас гуугаад тэгээд хамт очсон 3 амьтныхаа наснаас ингээд авсан. Тэгэхээр хүн бол хөдөлмөрлөх ёстой гэсэн ийм гоё үлгэрийг чинь ярьж өглөө. Өнөөдрийн үлгэрийг ээж охин хоёрын ярьж өгсөн өнөөдрийн үлгэртэй хамт байсан нийт хөөрхөн хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Өндөрлөё. За.